Өнөөдрийн хичээлээр комплекс тооны тригонометрийн хэлбэрийн тухай үзсэн. За тэгэхээр бид ерөнхийдөө тэгшинст координат систем дээр цэг тэмдэглэхдээ ер нь ижил байдлаар комплекс тоог тэмдэглэж болдог байгаа. За комплекс тоо маань А дээр B x ийм ерөнхий хэлбэртэй. За А тоог нь бид нэр бодит хэсэг, за B тоог нь хормог хэсэг гэдгийг мэднэ. За тэгвэл хэвтэй тэмдэглэхийн дагуу бодит хэсэг, босоод тэмдэглэхийн дагуу хормог хэсэг тэмдэглэдэг байна. За энэ оролцож байгаа тоо маань А бодит тоо учраас хэвтэй тэмдэглэхийн дагуу А нэгж, за B хормог хэсэг учраас босоод тэмдэглэхийн дагуу B нэгж. За ингээд энд үүсэх цэгийн координат маань тухайн тооны тоог илэрхийлэх ийм хэлбэр. За үүнийг аргандын диаграм гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл за 3 дээр нэг нь 2i гэдэг тоог аргандын диаграмаар төслөе. За 3 дээр нэг 2i гэхээр хэвтэй тэмдэглэхийн дагуу бодит хэсгийн дагуу 3 нэгж. За хормог тэмдэглэхийн дагуу 2 нэгж учраас бодит тэмдэглэхийн дагуу 3 нэгж явлаа. За хормог тэмдэглэхийн дагуу 2 нэгж. За тэгэхээр энд үүсэх тоо маань Z1 гэдэг тоо байна. За Z2. За бодит хэсгийн дагуу хасах 4 нэгж, хормог хэсгийн дагуу 3 нэгж гэхээр хасах 4-ийн харалтаа хормог хэсэг бороо хачиж байна. За тийм учраас Z2 тоо маань ийм тоо гарчдаг байна. За 4 гэдэг тоо төслөе. За 4 гэдэг маань комплекс тоо хэлбэрт бичээвэл 4 дээр нэмэх нь T-ийг үржүүлэх нь E. Тэгэхээр бидний хормог хэсэг байхгүй учраас хормог хэсгийг бид T гэж авсан гэж байна. За бодит хэсгийн дагуу бодит тэмдэглэхийн дагуу 4 нэгж, хормог тэмдэглэхийн дагуу 3 нэгж. За тэгэхээр энэ үсэг энэ тоо маань Z3 байх нэ. За одоо тухайн комплекс тоогоо координат хэрэгтэй олъё. За үүнд үсэх энэ хэрчмийг комплекс тооны модуль гэж тэмдэглэдэг. За өөрөөр хэлэх юм бол А дээр нэг нь B гэдэг тооны модулийг ингэж тэмдэглэдэг. За үүнийг яаж болох вэ? За тэгэхээр Z-с координат хийх хүртэлх зай маань Пифагорын теоремсоор ийшээ А нэгж, ийшээ B нэгж учраас А квадрат дээр нэмэх нь B квадратаас язгуур авсантай тэнцүү байх нэ. За модулаас гадна өөр аргумент гэдэг зүйлийг тодорхойлдог байгаа. Аргумент. За энэ нь бодит тэмдэглэхдээ тухайн тооных модуль цагийн зүүнний эсрэг буюу эрг чиглэлийн дагуу хэдэн градусын зүүсгэж байна гэдэг. Энэ өнцгийн хэмжээг илэрхийлдэг байна. За өөрөөр хэлбэл P гэдэг бол аргумент А дээр нэмэх нь B гэдэг тооны за энэ тооны аргумент гэсэн утгатай. За аргумент утга маань авч болохгүй хамгийн ихтэй 2p за тэгээд тгээс их үдэнц ийм утга байна гэсэн. За жишээ 2 Z1 нь 103 дээр нэмэх нь за энэ тооны модуль болон аргументийг ол гэсэн. За тэгэхээр диаграм дээр төслөх юм бол за эхний тоо бодит тэмдэглэхийн дагуу 103 нэгж, хормог тэмдэглэхийн дагуу 1 нэгж. За энэ тооны модулийг олъё. За тэгэхээр Z1-ийн модуль гэдэг бол за Z1 тооноос координат их хүртэлх зай гэдэг байгаа. За тэгэхээр Пифагорын теоремсоор язгуурын 3-ын квадрат дээр нэмэх нь 1-ийн квадрат. За үүнээс 103 гэсэн. Тэгэхээр 2 гарч. Өөрөөр хэлбэл энэ хэрчмийн урт 2 боллоо гэсэн. За одоо Z1 тооныхоо аргументийг олъё. За аргумент нь за одоо та бүхэн баг эндээс баг харж байгаа. Энэ жижиг тэгшинс хурвалжны эсрэг хайтад нь 1 байна.
За гипноз нь 2 байгаа учраас энэ үнц бол 6-ны π болох юм. Өөрөөр хэлбэл 30 градусын эсрэг орших хайдад нь гипнозын хастай тэнцүү гэдгээс энэ үнцг нь 6-ны π. Тэгэхээр аргумент нь 6-ны π байна. За Z2. За энэ тооны за ихлээр мод бол за Z2 гэдэг тоо маань за бодит тэнхлийн дагуу хасах 3 нэгж хорон тэнхлийн дагуу 3 нэгж. За тэгэхээр энд үсэх энэ тоо маань нэ. За энэ тооны модулыг үзье. За тэгэхээр модулын тодорхойлолтоор бас 3-ын квадрат дээр нэмэх нь 3-ын квадрат эндээс язгуураад 3 язгуурыг гаргачих. За элементийг олох юм бол Z2 тооны элемент нь за x тэнхлэгээс бодит тэнхлэгээс цагийн зууны эсрэг үүсэж байгаа энэ үнцгийг хийдэг байгаа. За энэ үнцэг маань ерөнхийдөө 2 үнцгийн хэлбэрээр нөлөөлж болно. Энэ нэг үнцэг тэгээд нөгөөх нь 90 градус үнцэг. За тэгэхээр бид нэр 2-ны π буюу 90 градус дээр нэмэх нь за энэ үнцгийн хэмжээг олохдоо за энэ квадрат байна гэдгийг та харж байгаа. Квадратын дээр нь аль байна? Нэг квадраттайгаа 45 градус үнцэг. Тэгэхээр 4-ны π буюу 4-ны 3 π байх нэ гэсэн. За дараагийн тоо Z2 хасах 2 гэж. За хасах 2-ыг ийхлээр Z2-ыг дүрслэх юм бол тэг дээр нэмэх нь хасах 2-ыг. За тэгэхээр бодит тэнхлийн дагуу тэг нэгж, формул тэнхлийн дагуу хасах 2 нэгж гэхээр энд үсэх энэ тоо байна. За энэ тоог хэдүүлээ модуль тоо. За Z2-ийн модуль гэдэг бол за урт нь бодит тэнхлийн дагуу тэг нэгж, формул тэнхлийн дагуу хасах 2 нэгж учраас квадрат хэвшүүлээ нэмэх юм бол урт нь 2 болчих. За эсвэл шууд координат хийхээс энэ хүртэл за 2 нэгж гэдгийг харж байгаа. За аргумент болъё. Аргумент Z2. За энэ тооны аргумент маань бодит тэнхлэгээс цагийн зууны эсрэг тоолоход үүсэх энэ үнцгийн хэмжээ. За энэ 90 градус, энэ бас 90 градус, энэ бас 90 градус үнцэг үүсч байгаа учраас нийлээд 2-ны π-г 3 удаа нэмсэн байна. Тэгэхээр 3-аар хэмжүүлээд 2-ны 3 π болно гэсэн. За одоо тригонометрийг би тухай үзье. За тригонометрийн хэлбэрийг авахын тулд за энэ тэгшүүлсэх гурвалжнаас та харж байгаа. За энэ бол Z-ийн модуль. Тэгэхээр энэ үнцгийн косинус гэдэг бол аргументийн косинус гэдэг бол за гипнозын уртыг энэ тооных нь модуль болж байгаа юм. Гипнозын уртыг насан катет харьцуулдаг. За тэр юм тоогч ирж. За синус π. За энэ бол бидний мэдих тригонометри харьцаа байна. Синус π гэхээр эсрэг катетыг за тухайн тооных нь гипноз буюу тухайн тооных нь модуль байна. За эндээс ерөнхий хэлбэр маань комплекс тооны ерөнхий хэлбэр нь А дээр B бүжиг X ийм хэлбэртэй байна. За эндээс А олоод ийш оруулчих юм бол Z-ийн модулыг үзүүлэх нь косинус π нэмэх юм. За B гэх нь оронд Z-ийн модулыг үзүүлэх нь синус π. За үүнийг эсрэгүүдэд бичих юм бол Z гэдэг бол Z-ийн модулыг хаалтна хамгаалаа. За косинус π дээр нэмэх нь E-г үзүүлэх нь синус π. За үүнийг комплекс тооны тригонометри гэдэг байна. Тригонометри. За өмнөх жишээ хоёр дээр үзсэн бодлогуудыг тригонометри хэлбэрт нь бичиж. За тэгэхээр за Z1 гэдэг тоо маань за тооных нь модуль 2 гэсэн учраас 2-ыг үзүүлэх нь за аргумент нь 6-ны π учраас косинус 6-ны π
нэмэх нь e-г үржүүлэх нь синус 6-ны π болох. За Z2 гэдэг бол за модул 3-6-2 аргумент нь 4-3 косинус 4-3. Нэмэх нь e-г үржүүлэх нь синус 4-3 π болох нэ гэсэн. За энэс Z3-ыг олж бичих юм бол Z3 бол за модул нь 2, аргумент нь 2-3 π. Тийм учраас косинус 2-3 π нэмэх нь e-г үржүүлэх нь синус 2-3 π гэсэн. Ийм хэлбэртэй болно гэсэн. Комплекстаа маань бодит хэсэг, формул хэсэг гэсэн ийм 2AB гэсэн хоёр модул байсан бол хэлбэрт нүнийг шилжүүлснээр за түүний модул болон аргумент гэсэн ийм хоёр зүйлээс хамаардаг гэсэн. За жишээ 3. За энэ комплекс тооны модул нь 4. Аргумент нь 3-2 π. За эндээс AB хэдвэ гэсэн AB тоонд байна. За тэгэхээр бид нэр тригонометрийн хэлбэрээр санах юм бол энийг Z тоо гэж үзэх юм бол за модул 4 юм байна. За энэ тооны аргумент нь 3-2 π. За энийг тригонометрийн хэлбэр шилжүүлэх юм бол Z тэнцүү 4-ийг үржүүлэх нь косинусын 3-2 π, e-ийг үржүүлэх нь синус 3-2 π болж. За эндээс косинус 3-2 π дээр хасах 2 нэмийг. За нэмэхэд синус 3-2 π дээр 2-ны 6-3 e. За эндээс AB тоонотойгоор та харж байгаа. А тоон за 4-ийг хасах 2-ны нэгээр үржүүлээд хасах 2. Энэ бол бодит тоо. За B тоон 4-ийг 2-ны 6-3 оржуулахаар 2-3 болоод энэ бол формул хэсэг болно. За эндээс А хас 2 B 2-ны 2-3 гарах нэ.